Энэ өдрийн мэнд 2 байна. Өнөөдрийн бичлэгээр One Piece-ийн талаар тамаг бичлэг оруулъя гэж бодож байна. Тэр дундаа Raftalд юу байгаа вэ буюу One Piece гэж юу вэ? Яг үүний талаар бүгдээр ярилцуулна. Далайн дэрэмчдийн хаан Goldie Roger ягаад Raftalыг олцоод тэгж их инэв? 800 жилийн өмнө тэр хүний үлдээсэн тэр эрдэнэс яг юу вэ? Raftal хаана байгаа вэ? Raftal дээр юу байгаа вэ буюу One Piece гэж юу вэ? Алт эрдэнэсөө эсвэл асар хүчрхэг эрдэнэ зэвсгөө бас Raftalд хөрөх адлын явдлаа. Эдгээрээ аль нь ч биш гэж одоо өөрийн биеэр хэлсэн байдаг. One Piece-ийг олсон хүн дэлхийг захирна гэж хэлдэг. Магадгүй Тэнгэрийн луунуудыг унгах ямар нэгэн зүйл байж болох юм. Миний өөрийн бодлоор л Joy Boy 800 жилийн өмнө Imo болон 20 хаант улстай дайтаад фейлцсэн байдаг. Одоо Joy Boy дараагийн үедээ өөрийнхөө алдааг давтуулахгүй тул ямар нэгэн зүйл үлдээсэн байж магадгүй. Тэрийг нь Luffy ашиглаад Imo болон 20 хаант улсыг ялах бах. Ийхүү Imoг ялснаар дэлхийд амар тайван цаг ирж боолчлол болон өсгөлөн алга болсноор эрх чөлөөт дэлхийг бий болгоно. Буюу Имог ялахад хэрэгтэй ямар нэгэн зүйлийг Joy Boy үлдээсэн гэсэн үг. Дашрамт хэлэхэд энэ өрдөө зөвхөн миний санаа байгаа. Ямар нэгэн шүүмжлэл хэлэх байхыг хүсье. Би энэ тамгаас өмнө One Piece жүтгэрийн жимсийн мод байх магадaltaй гэж таамагладаг байсан. Гэтэ тэр ер нь фейлсэн шүү дээ, тийм ээ. Дараагийн бичлэгээр би Имог хаанаас ирсэн бэ? Хэн бэ? 800 жилийн өмнө яг юу болсон бэ? Ямар хөө хайрын гурвалжин болсон бэ гэдэг талаар бичлэг хийх болно. Та нар бас One Piece гэж яг юу вэ гэдэг талаар өөрсдийнхөө сэтгэлдлийг доор комент хэсэгт бичиж болно. Богинохон бичлэг болсон боловчлаараа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.